Оросын албаны улсын Борят улсын нийслэл улаан үе тотно 9-р сарын 17-ноос 21-ний өдрүүдэд загснууд наадам болж өнгөрлөө. Тус наадамд Монгол, Орос, Хятад, Япон, Солонгос гэсэн 5 улсын төлөөлөл оролцдог юм. Наадмын хүрээнд үндэсний ялагчийг эхлээд дээрх улс бүр тодруулдаг бөгөөд шилдэг бүтээлүүдийн дунд дараагийн шатны өрсөлдөөн болж шилдгийн шилдгийг олон улсын хэмжээний шүүгчнэр тодруулдаг. Байгаль аялал, миний гэр бүл, манай хот, синема буюу кино, анимашн буюу компьютер графикаар бүтээгдсэн кино, хөгжилтэй акшн, баримтат кино гэсэн төрлүүдэд нийтдээ 35 бүтээл тунсан байлаа. 日本から来ました PTV の日高です。13回目のフィッシュアイになりますけれども、毎年どんどんレベルアップしておりまして、非常に見るのが楽しみな、コンテストになっております。各国の特徴がよく出てまして、хамгийн гол нь мэрэгжлийн хүн биш сонирхогч хүмүүс кино сонирхогчд хүмүүс маань ерөнхийдөө одоо энэ техникийн дэвшлиг чухам яаж ашиглаж болох вэ гэдэг тал дээр тун их анхаарч ажилласан юм шиг сэтгэл төрүүллээ. Наадмын тун гарахад Монголын уран бүтээлчид байгаль аялал, хөгжилтэй акшн гэсэн төрлүүдэд шилдэг бүтээл эзэн болсон байлаа. Харин миний хот төрөлд Оросын албаны улс анимашн бүтээлийн шилдгээр Хятад миний гэр бүл номинацийн эзнэр шүүгчнэр Солонгосыг нэрлэжээ. Мөн баримтат кино төрлийн ялагчаар Хятад, кино төрөлд Япон илэрхсэн бол Гран-при шагналыг наадмыг зохион байгуулагч орны оролцогч тайгын шуудамж бүтээлээрээ хүртсэн юм а. Энэ жилийн наадам бол 13 дахь удаагийнх. 13 гэдэг тоо жоохон тиймэрхүү тоолдоо. Дээр нь эдийн засгийн хүндхэн цаг үетэй давхарсан учраас айц байсныг нуумааргүй байна. Гэхдээ чит улаан үдийн телевизийн хамтын ажиллагаа, хотын захиргааны дэмжлэгтэйгээр бид амжилтаа зохион байгуулж чадлаа. Урлагийн тоглолт, уралдаанд өршөлдсөн бүтээлүүдгээд бүгд сайн болсон. Хүрэлцэн ирсэн, хамтран оролцсон, дэмжсэн бүхэл хүмүүстэй талархал илэрхийлье. Энэ наадам бол эв санааны нэгдэл байдаг учраас ямар ч хүндрэлтэй цаг мөч байсан ч бид хамтдаа даван туулж цаашид олон жил үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай нэг баримтат кино болоод хөвөлдөө энэ хоёр дэлгэж бол энэ удааны шилдэг шагналыг авсан байна. Үндэсний шалгаруулалтыг явахад хүмүүс хэрэг идэвхтэй оролцдог бай. Манай олонхын найруулагч сэтгүүлч бол бүр идэвхтэй оролцсон. Манас Хүүг хотондоо анх удаа 50 гаруй бүтээлөөс шалгаруулад нийт 10 аваад ирсэн. Видео сонирхогчдын дунд өрнөдөг тус наадам шилдгээ шалгаруулахаас гадна орон бүрийн телевизийн уран бүтээлчид харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх давхар ач холбогдолтой юм а. Наадамд ирүүлсэн бүтээлүүдээс харахад сонирхогчид ч гэлээ орчин үеийн шинэ шилдэг техник хэрэгслийг ашигладаг болсон нь анзаарагдаж байлаа. Мөн хийцээс илүү сэдэв чухал байсныг ч дурдах хэрэгтэй. Тэгэхээр сая бид нар хэдийгээр 13 дугаар наадам гой болж байгаа ч гэсэн бид нар үдчих байхдаа 14 дэх наадмынхаа одоо найруулгыг, техникийн шийдлийг одоо хаана байршуулах уу, хаана одоо зохион байгуулах уу, хэнийг өрөх үү гэдгээ бүгдийг тооцоолоод үдчихлээ. Тэгээд одоо хичээхгүй болохоо байсан байна. Үнэхээр одоо орон өөр өөрсний онцлогоор маш гоё зохион байгуулж байгаа. Өнөөдрийн орж байгаа энэ бол нэгэн мэрэгжлийн өндөр түвшин шалгагдаж шít. Тэгэхээр зэрэг Монголын маань бас энэ оролцогчдод бас асар өндөр мэдрэмжтэй болсон байна гэдгийг зориудын хэлмээр байгаа. Одоо сонирхогчд маань HD-гээр төрсөн авч яана. График гэдэг одоо бол техникийн дэвшил бол маш өндөр түвшинд гарсан. Мэргэжлийн рүү их ойртсон шүү дээ. Энэ уралдаан маань улам чангараад байгаа. Жил ирэх тусам. Загснууд олон улсын наадам 2002 онд Улаанбаатар хотод анх дугаар наадмаа хийж байсан бол эргэжил гараанаас гарсан цэгтээ эргэж ирэх учиртай. Өөрөөр хэлэх юм бол загснууд 2016 наадам Монгол улсад зохион байгуулагдана. Уламжлал ёсоор наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны төгсгөлд дараагийн оронд туг шилжүүлэх арга хэмжээ болсон юм а. Мэдээллийг Шинээр Батцянаар бэлтгэлээ. Хятад кино төрөлд Япон илэрхсэн бол Гран-при шагналыг наадмыг зохион байгуулагч орны оролцогч тайгын шуудамж бүтээлээрээ хүртсэн юм а. Энэ жилийн наадам бол 13 дахь удаагийнх. 13 гэдэг тоо жоохон тиймэрхүү тоолдоо. Дээр нь эдийн засгийн хүндхэн цаг үетэй давхарсан учраас айц байсныг нуумааргүй байна. Гэхдээ чит улаан үдийн телевизийн хамтын ажиллагаа, хотын захиргааны дэмжлэгтэйгээр бид амжилтаа зохион байгуулж чадлаа. Урлагийн тоглолт, уралдаанд өршөлдсөн бүтээлүүдгээд бүгд сайн болсон. Хүрэлцэн ирсэн, хамтран оролцсон, дэмжсэн бүхэл хүмүүстэй талархал илэрхийлье. Энэ наадам бол эв санааны нэгдэл байдаг учраас ямар ч хүндрэлтэй цаг мөч байсан ч бид хамтдаа даван туулж цаашид олон жил үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай нэг баримтат кино болоод хөвөлдөө
Оросын албаны улсын Борят улсын нийслэл улаан үе тотноо 9-р сарын 17-оос 21-ний өдрүүдэд загснууд наадам болж өнгөрлөө. Тус наадамд Монгол, Орос, Хятад, Япон, Солонгос гэсэн 5 улсын төлөөлөл оролцдгийг наадмын хүрээнд үндэсний ялагчийг эхлээд дээрх улс бүр тодруулдаг бөгөөд шилдэг бүтээлүүдийн дунд дараагийн шатны өрсөлдөөн болж шилдгийн шилдгийг олон улсын хэмжээний шүүгчнэр тодруулдаг. Байгаль аялал, миний гэр бүл, манай хот, синема буюу кино, анимашн буюу компьютер графикаар бүтээгдсэн кино, хөгжилтэй акшн баримтат кино гэсэн төрлүүдэд нийтдээ 35 бүтээл тунсан байлаа. 日本から来ました PTV の日高です。13回目のフィッシュアイになりますけれども、毎年どんどんレベルアップしておりまして、 Энэ хоёр дэлгэж бол энэ удааны шилдэг шагналыг авсан байна. Үндэсний шалгаруулалтыг явахад хүмүүс хэрэг идэвхтэй оролцдог бай. Манай олонхын найруулагч сэтгүүлч бол бүр идэвхтэй оролцсон. Манас Хүүг хотондоо анх удаа 50 гаруй бүтээлөөс шалгаруулад нийт 10-аад аваад ирсэн. Видео сонирхогчдын дунд өрнөдөг тус наадам шилдгээ шалгаруулахаас гадна орон бүрийн телевизийн уран бүтээлчид харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх давхар ач холбогдолтой юм. Наадамд ирүүлсэн бүтээлүүдээс харахад сонирхогчид ч гэлээ орчин үеийн шинэ шилдэг техник хэрэгслийг ашигладаг болсон нь анзаарагдаж байлаа. Мөн хийцээс илүү сэдэв чухал байсныг ч дурдах хэрэгтэй. Тэгэхээр сая бид нар хэдийгээр 13 дугаар наадам гой болж байгаа ч гэсэн бид нар үдчих байхдаа 14 дэх наадмынхаа одоо найруулгыг, техникийн шийдлийг одоо хаана байршуулах уу, хаана одоо зохион байгуулах уу, хэнийг өрөх үү гэдгээ бүгдийг тооцоолоод үдчихлээ. Тэгээд одоо хичээхгүй л болохоо байсан байна. Үнэхээр одоо орон өөр өөрсний онцлогоор маш гоё зохион байгуулж байгаа. Өнөөдрийн орж байгаа энэ бол нэгэн мэрэгжлийн өндөр түвшин шалгагдаж шít. Тэгэхээр зэрэг Монголын маань бас энэ оролцогчдод бас асар өндөр мэдрэмжтэй болсон байна гэдгийг зориудын хэлмээр байна. Одоо сонирхогчд маань HD-гээр төрсөн авч яана. График гэдэг одоо бол техникийн дэвшил бол маш өндөр түвшинд гарсан. Мэргэжлийн рүү их орцсон шүү дээ. Энэ уралдаан маань улам 非常に見るのが楽しみなコンテストになっております。各国の特徴がよく出てまして、 хамгийн гол нь мэрэгжлийн хүн биш сонирхогч хүмүүс кино сонирхогчд хүмүүс маань ерөнхийдөө одоо энэ техникийн дэвшлийг чухам яаж ашиглаж болох вэ гэдэг тал дээр тун их анхаарч ажилласан юм шиг сэтгэл төрүүллээ. Наадмын дунд гарахад Монголын уран бүтээлчид байгаль аялал, хөгжилтэй акшн гэсэн төрлүүдэд шилдэг бүтээл эзэн болсон байлаа. Харин миний хот төрөлд Оросын холбооны улс анимашн бүтээлийн шилдгээр Хятад миний гэр бүл номинацийн эзнэр шүүгчнэр Солонгосыг нэрлэжээ. Мөн баримтат кино төрлийн ялагчаар